Өглөөний мэнд Seattle хотоос мэдчилж байна. За дөнгөж өглөө босчоод өнөөдөр бүтэн сайн өдөр 12 цаг болж байна. 4:11 цаг гэж босчоод тэгэл баахан орондоо нэг уцаа мааждгаараа маажаал нэг амралтын өдөр болохоор нэг тийм гоё тайван байдаг штэ. Би ингээд нэгээс хат өдөр ингээд босхоор бүр ингээд нэг амар юмд ингээд яарсан юм шиг ингээд гинт унтж байгаа. Өнөөдөр юутай хэлээ гэл нэг амар тэгчтэй ингээд энэ хагасаа бүтэн сайн болохоор яг ингээд яг юучгүй ямар сэрүүлэггүй унтах ингээд амар гоё. Өдрийнхөө влогоор бүгдээрээ штэ хоол хийж идэн заяа. Тэгээ би нэг стейк шараал тиймгүй хоол мол нэг амар хийдэггүй. Гэхдээ ер нь бас тэ 4-5 жил гадаадад амьдсан юм байна. Ер нь заавал 4-5 жил гэхээс ч илүү тэгээд айлын одоо нэг том охин гэсэндээ бас хоол хийчнэ хийж. Би нэг тийм муу бол нэг хоол хийдэггүй. Гэтэ өглөө босоод өндөр нэхгүй гадаа бол амар бороотой ч гэжтэй гадаа юу айгүй бүдгэрээд юм шээ. Иймэрхүү. Seattle манай ингээд юу алга болчихсон шүү дээ. Нар байхгүй болчихсон шүү дээ. Тэгээд өглөө боссон чинь нэх гоё юу нэг тийм гоё мэдээд кофе умаар санагдаад тэгээд энэ peanut butter chocolate chip гэдэг юм гоё cookie бүгдээрээ нэг ихэд bake хий. Тэгээд өглөөний цайндаа энийг идээд тэгээд хажуу талаа кофетэй oh my god амар гоё. Тэгээд би одоо болохоор зүгээр юм peanut би юу нэм самарны төрлийн юмд амар дуртай байхгүй юу. Тэгээд усаа буслаач гээд өглөөний хоол гэх юм бол би нэг өглөө манайд бол дандаа cereal идчихдэг заяа. Нэг сүйдээ cereal идээд тэгээд би болохоор өглөөгөө баян кофегоор эхлүүлдэггүй. Гэтэ ямар ч тааш нэг тийм халуун бүлээн дээр ус уугаад эсвэл зүгийн балтай ус уугаад өнөөдөр зүгийн балтай ус ууж эхлүүлэхгүй. Яг гэх юм бол миний зүгийн балтай усцаа. Тэгээд амар гоё мэдмээр байгаа болохоор яг кофетойгоо хам chocolate chip cookie өгөхөөр bake хийгээд идэ. Тэгээд тэрний дараа өнөөдрийн хийх жижигийн хоолны жор бол юу хийж идэх вэ одоо? Нэрмахан ураг энийг бэжүүдээ яагаад намайг загнаад байгаа. Thank you. Яг одоо Starbucks-д орж ирсэн кофе уух гээд явж манай өчтөр өрөө ихтэй унтаагүй кофе ууя гинэ. Тэгээд кофе гацчихад бичиж. Энэ нөгөө надаас энэ дэр алдаа нэгдүгээр хоёрдугаарт энэ чи ямар drink авсан хатаа vanilla хартай дааж навахгүй би ч normal medium гэхтэй хүн нэр амар биеийнхээ хэмжээгээр юмаа захиалган дээр large marge нэ тэрэ бид хоёр одоо Costco-гийн гадаах Starbucks-ийн урд явж тэгээд энд болохоор махав юм уу Costco-гоос бэлэн миний энэ тэрэн дээр юм гарч яасан юм бол бүр арчилгаар илүү арчлаа. Ерөнхийдөө бол штэ Costco-гоос би дандаа маха авчдаг. Costco-гийн мах арай нэг идэхэд амттай ч гэдэг юм уу. Гэтэ энэхийн мах амар сонио яг нэг тийм Монгол зонгол шиг нэг тийм биш. Дандаа бүгдийг угааж цэвэрлээд. Сайн байна уу? Миний гарын. Сайн байна юу гинэ? Миний гарын үсгээ. Тэг би ч сайн байна уу гэхээр юу хаанаас гинт юу Монгол гараад ирээ гэж бодсон шүү. Яа хараас таашаа. Тэгээд энэхийн махан амар гоё. Нэг иймэрхүү. Ихэнхийн нөгөө нэг угааж цэвэрлсэн байдаг. Тэгээд яг Монгол мах шиг тийм гоё амттай бүр бол биш. Махаа. Ямар мах. Бид нар болохоор яг нэг иймэрхүү махын манай ах мах өдр амар дандаа ахын гэр бүл хийдэг. Тэгээ энэ болохоор яг энүүгээрээ ингээд $32 заяа. $32 гэх Монголоор бараг 70,000 төгрөг ингээд ийм мах ингээд авчиж байгаа. Тэгээ энүүгээр чинь нэг одоо 2 тонн хоол хийдэг. Юу арай байгаа. Үсээ янз л ихтэй хүн шаагаад байна. Really nigga. За, залин авах уу байна? Үгүй. Өөх бахтаа юм чи манай. Өмнөний энийг хажуудлаараа юм бүгд юм.
Та энийг авчих юм гэж байна. Гэрлүүгээр. Гэрлүүгээ ганц мах авчих гэрлүүгээ харьяа. Өөр дэлгүүр орно. За одоогоор хүнсээ цуглуулах шопинг маань машинчтай явж байна. Бидэн хоёр өндөг авсан, сүү авсан, тал авсан. Тэгээд энэ болохоор өглөө хичээлтэй явахаас өмнө дандаа ийм сериал үздэг манай дүү. Тэгээд ямар нэг авах юм дөө? Шоколадтай юм байна. Чи өөрөө зүгээр бодлоо хараа яваад чинь дэр өөр зөнгөх шүү. Yes. Get what you want. Орётой бол гайг баха. Чи нэг фоллоу үзтгүү те. Хөөй, сутана. Нашаар танин чамд нэг юм хэлье. Наач яг би чамаг яг өнөөдөр өчтөр орой даалгараа сайн исэн юм байна гэд чиний дуртай чипсийг авч өгье. Чиний хизээнийг таргалахаас айдаг гэсэн. Тэгвэл чипс авах боллоо заяа. За энд дуртай юм аа за. Окей. Юу нэ? Нара идэх юм гэхээр баярлаад байдгийн. Дахиад бүжиглээ. Энийг авах юм бэ? Авах юм гэж тэ аваач тэ өөрөө идэх юм байгаа. Өөрийнхөө идэх юмыг л авъя гин дөө. Чипс. Чи нөгөө нэг тэгвэл бүжгээгээд үзүүлчихдэг. Ой. Содана. Нөгөө бүжгээд нөө I got money. You got money. So much money гэдэг. Oh, come on. За. Гора. Яачи. Бүжиглээч. I got money. You got money. Come on. Хурдан энэ арга чипс хавар үү. Чи саал дуртай юм уу? Чи надад барбекю дуртай байдаг юм шиг. Үгүй барбекю дуртай. За чи тэгээ саур авах юм бол ань нь хажуунаас чинь идэн гэсэн үг шүү дээ. Хөө excuse me. Why хоёрыг авах аа? Нэг нь танд нөгөөх нь надад. Би идэхгүй шүү дээ. Та идэж шүү. Тэгвэл чинийхээс нэгийг амсна. Үгүй. Oh my god. Энэ чипс гэсэн чинь дөө 3. Уустараа тайраа жоохон давраад байгаа юм шиг на ходоод гэзээ бодно шүү. Би энийг бүр чипс ундаа хоёроос гарах гэж үдсэж таарч байгаа гэж боддоо. Юусоо гарахгүй бүр үг хилээд барахгүй. Гэтэ хамгийн гоё юм уурлуулчаа чипс ундаагаа найрахад найр амархан. Тэг. Сэтгэл нь хансан уу? Сэтгэлөө. Аха. Өндөг сонгоход гайхтай ахгүй би дүүсээ хүй энэ цагаан өндөг бор өндөг байхаа ялгаа нь юу гэдэг гэж өнгөнө гэнэ. Гэтэ яг үндэ би ч гэсэн яг ялгаа нь юу гэдэг мэдэхгүй байна. Мадуу дотроо хилчдэгтэй. Бас байж болох юм тий. Тэгээ хоёул алин ах. Тэгэл шопинг хийх гэж гараад бараг юу 30 минут болох гэхээр бараг цаг 30 мууч 2 цаг бүр амар ууддаг. Welcome back. За бид хоёр энэ нэг хүн надад аяг угааж өгч гин. Нэг нь хоол хийж байгаа нөгөөд нь заавал аягаа угаах гэжтэй. Хөө найзаа угсаа л та. Чи өглөөний хаасан. Аха. Тоирин D-витамин уудаг. Энэ дотроо юм болжээ. Чи яг уусан уу? Энэ яг худлаа ам дагуулаад чадсан юм. Oh shit. Нaalчууч чам нэг хүмүүстэй танаас чи хайхан байна. Инара. Ийм жижигэн дүүсэн. Нэг хоёроо. Витамин ийм жэлтийг өдөрт нэгийг уудаг энэ D-витамин 5,000 нөгөө юу гэдэг юм. Тэгээ жоохон өндөр доозтой. Дооз гэжтэй өндрээр авсан.
It was at this moment that he knew. He fucked up. ой насыг надад халуун гэж хэлэхгүй яасан ёо миний ороо ийгээс ёо сайтай бацсандаа шууд зэтэн ёо ямар хаалгаас ёо батрахчих шүү за энэ надад миний хүмүүстийг угааж өгсөн тийгээс хоолнуудаа хийсэн хол хийсэн. Чи надад бодаа хашаад байгаа шүү дээ. Би ер нь махад амтлаад махад шампу үлдээ. Окей? Окей? Hello. Я махаас тэгээ би зүгээр ер нь амар энгийн юмнууд ашигладаг л та хоолндоо. Тэгээ зүгээр цаад харуулах юм бол надаа ингээд хээрц байна. Хоол идэхгүйс. Юу гэсэн би хүн юм байгаа сте. Хээрц байна, давс байна, тэгээд сармис байна. Тэгээд энэ нөгөө нэг ашидаа гэдэг бүхний махны амтч идэг штэ. Энэ эдийг оруулаад би ер нь тэгээд ингээд гэс хийдэг. Тэгээд бид нар ер нь бол манай гэрийнхэн ч айгүй махсгал та. Би монгол хүмүүс махсгал шүү. Тэгээд зөвхөн монгол хүмүүс ер нь бол тэгээд махсаг штэ. Би тэгээ бантаа ингээд манай өвөө эмээ хоёр дээрээ бас байдаг өстөв. Тэгээд амар мах иддэг гэсэн наваа ингээд ганаа махан дуртай гэж би бараа махан амар дуртай өөхтөө мах зах нэг амар иддэггүй. Тэгээ манай дүү болохоор өнөөдөр юм юу идэ. Миний амтсан махан амар дуртай юм. So чи ер нь хоол ич чаддаг юм уу? Манай дүү болохоор яг ийм Монгол хоол гэхээс илүүтэйгээр нэг тийм гадаад хоол амар сайн идэгтэй. Пицца гэж. Яа, чи юу л пицца хийдэг, ус буслагдаг, өндөг шаарддаг. Өөр юу идэг лээ? Пицца яа яамаа тий. Миний дуртай хоол гэх юм бол ерөөсөө яг миний хийсэн хоол биш өөр хүмүүсийн хоол надад амар илүү гоё амттай амтдаг. Тэгэхээр хүн надад ямар хоол хийж өгөн тэр нь so good. Тэгээд самнаа өшөглөө тэгээд гураад тэгээд хурд болгоод яба манай нэг найз ирж байгаа бог игээд тэр бог игээд найзтаа. Ороод би энэ флого edit хийгээд тэгээд цаашаага явна. Номинса. Флого edit хийгээд штэ. මොකද сандэр авах гэдэг. Яа. YouTube. Яа, намайг оруулаагүй гэж хоёуланг нь оцсон чинь хаацсан байсан штэ. Да, if you want to go with us, you can join us. Тэ угаасаа нэрэн дээр нь 3 батг гарсан гэсэн шиг бүр нэг энэ маадэр нүүрэн дээр нь жоохон юм ингээл гарангууд би гарахгүй би TikTok хийхгүй би бичлэгэнд авахгүй намайг ban хий whatever хаана хамаагүй арга биш чи зүгээр шахчаачтай наадхаа ёо сүртэй би лав ногоон толгоос юм гарсан явж ирснаас итгэн шиг зүгээр шахаад цусын гаргаад тогтооц явж ирсэн ногоогоо дээр тэгээ хоол хийж байгаа заавал юм чи ямар заа юм сууд ёо аха чи нэг багтаа ингэдэг байсан уу баг байхад ингээл өөх мөхтэй хоол идэнгүүд ингээ яг өөхийн намандаа ээжээд аим муухай царилал гаргаал би дандаа нөгөө бөөдөнгийн араар хийчихдэг гэсэн шүү дээ амар муухай агаа яаж иддэг гэсэн мэдгүй тэгээд ингээд амар хэцүү би ингээд өөхөн дурга одоо л өөх иддэггүй заяа тий ингээд идэнгүүтээ шууд бөөдөнгийн араар ингээд хийчдэг байсан ёо ямар ч юм зүгээр л очиод хогийн саванд хайчихгүй тэгэл заавал бөөдөнгийн араар очиж хийгээд тэг ингээд нөгөө нэг байж байгаа нэг сар мардаа ч юм уу 2-7 хоногт нөгөө бөөдөнгийн араар ингээд цэвэрлдэг шээ тэгвэл нэг миний цоглоосоо өөх гарч ирж байгаа наа Уйтэли биролараа нэг хүн л давс мавс хийхэд бити бишээ давсан ямар давсгүй юм бэ гэдэг да. Яа, зөвхөн өөрөө идэх юм гэж хүний хоол ээ. Өсчнөөс удаа
Өдгөө хоол хийгээ болчих л да бид орой хийх хүчтэй. Яа заавал намайг одоо гаргаж яхад хэлдэг аа. Just in case. Арийнхаа юм хэлчихэж идэв. Тэгээ бисээ маха уурж байхдаа бас чинжүү хийсэн тэгээд төмс дуу гэхээ манай дүү яг тиймэрхүү юм биш яг зүгээр л юм яг юм махал идэх дуртай. Ер нь бол хамаагүй гоё идэх амтнууд нь төмс нэтэр ээжсэн зүгээр мах идэх. Окей. Тэгээд жоохон ус нэмээд тэгээд дээрээс нь жоохон ингээд уурил хийгээд гулаашны юм шиг болгоод тэгээд яг хажууд нь өндөг мөндөг шааж болно л доо гэхдээ хин нэг өөрөө өндгөө шаарчих байлгүй дээ л гэж би бодоод байна те. Тэгэж харж байна. Та одоо өөрийгөө өснө гэж боддог уу? Хаалт шүү. Ямараас л тасах юм? Хөөе, өснө гэснээс би яг нэг юм хэлчихлээ. Би нэг тийм та тийм бодоод байдаг шиг тийм бүр амар том өндөр том биетэй тийм анаа биш шүү. Наа ингээд яг бодит амьдрал дээр харсаар өө чи ийм хөрхэн жоохон юу гэхлээр инээдтэй би бараг нэг удаа заяа ингээд 3 өдөр дараалуулаад чи яасан хөрхэн жижиг юм бэ гэдэг үг янсан. Би зүгээр үзэгчтэй хандаад хэлчихээ. Наваа ингээд бодит байдал дээр харах юм бол амар тийм өндөр гозгор манай дүүшин мөш гэж битгий санаараа би нэг тийм бүр амар жижиг юм биш амар өндөр биш ерэн зүгээр яг нормал шүү. Амар жижиг юм шээ. Гүүштэй. Та 148 сте. Алан шүү. Үгүй шүү. Зүгээр гараа. Чи метр 75. 73. За метр 73. Би тэгээд метр 63. Чамаас ингээд жоохон ер нь бол нөгөө жиминг хасаад айгу миний ингээд body shrink хийсэн ингээд агшсан. Тэгээд хүмүүс ингээд наваа ингээд амар тийм өндөр том гэж амар бодоод байдаг шиг л. Гэтэ яг ингээд ихэнх амьдрал дээр таарангууд ингээд явж байгаа нэг юм тийм Instagram нөгөө хоёр тэгээд тэрийг ер нь эртний хэлчихээ. Тэгэхгүй 3 хоног дарааж марагдуулаад жижиг нөгөө жүжигчин төлгөөнийг юу гэдэг нөгөө би жижигхэн биш гэх яг баг яг тийм их бодоод байдаг шүү. Окей. За Kids all done. Хоолны утаг гэнэ хоолыг харж байна чи. No grassy. Майхтэй. Яа юм сэрээ хахгүй чи. Юу хоолоо хийх гэж идчихээд бүр нэг даварсан наа өөрөө ахгүй дгүй би ямар танаас сэрэг надад ч янз сэрэг устсан. Манай дүү гişтэй үлдсэн. Тэгээ би одоо тавсан амар гоё нэг сонирхолтой сургуулийг харуулсан University of Washington гээд Америкийн нэгдсэн улстай бараг топ 10 юм уу ихний 20-д жагсаалтанд ордог их том сургуулийн тэгээд энэ 7 хоногийн яг түрүүн ярьжсэнараа манай хөрхөн богийн найд she's right there. Тэгээд би одоо влог хийсэн влог болохоор компьютер дээрээ юм хийн. Тэгээд өнөөдөр бүтэнсэн өдөр болохоор нэг жоохон гоё. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөхгүй шууд тэгээд энэ хэсэг бүр амар гоё. Би одоо бүтнээр нэг харуулъя. Энэ нэг тийм эртний ингээд тийм цайз майз шиг амар гоё харагдаж байгаас тэгээд энд нэг юм амар өндөр юм байна. Харин уу. Тэгээ энэ айгүй гоё том талбайтай. Одоо энэ нийтийн ингээд library номын сан бүр гоё заяа. Hello. Энд яг main campus нь тий? Хэдэн жил болж байгаа лээс яталт? 3 жил. 3 жил болж байгаа гинэ. Найз нь 2-3 сар болж байна да. Тэгээд энэ University of Washington зөө бүр солиотой хамгийн гоё хэсэг нь мэдээж юу лээ? Library. Yes, номын сан зөө. Яг нэг тийм юу нэг Harry Potter-ийн нэг тийм шидтэй оронд байгаа шиг дээр үү тийм. I don't know, it's good. Ороод бүгдээр ямар ч тач хараацгий. Тийш гарлаа. Яа энэ сургуульд орж ирэх болгоно нөгөө нэг тийм амар гоё. Ooh, look at it guys.